Ий. За энэ удаагийнхаа лайвар гахалтай хагас бүтэн сайд болох энэ сарын 5 6-нд болох ивентийнхаа тухай лайв чнаа. За тэгэхээр өнгөрсөн хагас бүтэн сайд болсон лайв маань үнэхээр гахалтай болсон. Өнгөрсөн бүтэн сайд болсон лайв маань юугаар гахалтай болсон бэ гэхээр эмэгтэйчүүд маань, бүсгүүчүүд маань сэтгэл зүй дотроо маш их блоктой тэгээд их юм сэтгэлийн гэмтэлтээс гадна өөрөөсөө нууж авдаг зүйлүүд наана зүүж байгаа багнасаа зөндөр их залхацсан байгаагаа өөртөө анзаарсан. Тэгээд дараагийн ивент хизээ зөхөө байгуулагдахгүй заавал орноо, сургалтын орноо гэд бүгд орж исэн бүсгүүчүүдтэй үнэхээр их талархаж байна. Тэгээд энэ үе шаттайгаар арт терапийн гайхамшиг болоод коучингийн дасгалууд орох юм аа. За тэгэхээр энэ хагас бүтэн сайд бас уламжлал ёсоор орохоос болсноос гадна энэ хагас бүтэн сайдных юугаар онцлогтой болох вэ гэхээр бид бүхэн бусдаас хамааралтай байдаг. Бусад хүмүүс юугаа хэлж чухал, бусдад юугаа бодогдох чухал, бусдыг гомдооч чухал уу, хитрхи бусдад дээр төвлөрч гсэн байдаг. Тэгвэл бидний итгэл үнэмшил гэдэг зүйл маань хүртэл бусдад дээр төвлөрсөн байдаг тий. Анх олж авсан итгэл үнэмшил ямар итгэл үнэмшлүүд байдаг вэ гэхээр би ухаантай, эсвэл нөгөө би хөөрхөн ч юм уу, эсвэл за муугаар ирвэл би майг, эсвэл би юу ч чадахгүй гэх юм зүйлүүдийг бид нар итгэл үнэмшлүүдээ хаанаас олж авсан юм бэ? Эндээс чөлөөлөгдөё. Энэ яг миний итгэл үнэмшил юм уу? Эсвэл бусад хүмүүсээс олж аваад итгэцсэн юм уу? Нөгөө худал үгийг мянга лахаар үнэн болно гэдг нь болоод би өөрийгөө алдсан юм уу гэдэг дээр очих юм. Тэгэхээр илүү эрхчлөөтэй ийм бие даасан хинээч хамааралгүй эмэгтэй болох ивент юм аа. Тэгэхээр энэ тал дээр бид бүхэн орой мэнд энэ тал дээр бид бүхэн яадаг вэ гэхээр заавал хүний амнаас баталгаа авч иж аливаа үйлдэл хийх гэдэг. Эсвэл орой мэнд нөхрийн үгээр хин нэгний үгээр шийдвэр гаргах гад идэг. Эсвэл хин нэг ухаантай хүн гарч иж миний амьдралыг өөрчлөн гэдэг гэх мэтлэнгээр гэтэл бүх зүйлийн гаргалгаа гарц гаргалгаа бидний энэ тархинд идэг. Бидний сэтгэл зүйд идэг. Тэгэхээр энэ бүх зүйл бага наснаас байсан гэдгийг ойлгож авна. Дандаа л бага насраа бид нар очдог. Тэр дотоод охин руу очдог. Энэ техникүүдээр ажиллах болно. За тэгээд гайхалтай коучинг. Тэрнээс гадна нэг бүр сонирхолтой зүйл өнгөрсөн ивентээс хоошоо хүмүүс нам унтсан. Яг юм хөнгөн мэдрэмжтэй болцсон гэдэг мэдрэмжийг явуулж ирсэн. Бүгд талархал илэрхийлээд бүх ойр эрдэнэ жилийн миний тарих юус ингэж амарж байгаагүй мэн бүр сайхан унтсан. Тэгээд надад юу дутагдсан бэ гэсэн чинь үргэлжлүүлээд би саунд ороод ингэж бүр ингэж алжаалаа тайлаад бүр гой болмаар байна гэдэг хүсэлтүүдийг илгээсэн. Тэгээд бодсон байхгүй. Яг заавал хэвшмэл сэтгэлгээдээ офс дээр байх хэрэгтэй юм. Офс дээр орох нь ороод цаашаа нэрээ тэр сава энерги давсан дээр алхаад энерги сэргээгээд тийм байж болох юм биш гэдэг санааг бий болгосон. Тэгээд энэ хагас бүтэн сайдны ивент маань хоёр үе шаттайгаар явагдана. Тэгээд сонголтоор эхний үе шат нь офстой яг тэр сэтгэлийн шархаагаа гаацтай нус нулимстайгаа холилдоод бөглөө таглаа гаргаа сууцгаана. Тэгээд нэг зүйлийг анзаарсан. Олон хүний дунд хүн ерөөсөө сэтгэлийн шархаа гаргаад байгаа юм л та. Гэхдээ ганцаараа ирэх нь илүү ашигтай мөлий. Яа тэгвэл нөгөө найс нөхдөдөө ичгээр бас хажууд нь нэрээ одоо дөөлж мөлөхгүй суугаад хандлагатай хэрэгцсэн. Өнгөрсөө тагийн лайдер ганцаараа ирэхээ санаа зовлтгүй гэдсэн чи одоо ер нь ганцаараа ирвэл ер нь даваа тал болох юм билээ шүү дээ. Яа тэгвэл хинч мэдхгүй танихгүй хүмүүс дотор чөлөөтэй уйлаад тэр хүмүүс өгж бодох гэж бодохгүйгээр харин ч ганцаараа бүх зүйлээ гаргах нь илүү нээлттэйсэн. Тэгэхээр хоёр үе шаттайгаар явагдана. Тэгээд хамгийн ихний үе шат нь офс дээрээ хөнгөн зууштай. Тэгээд дээрэс нь арт терапийн гайхамшиг, сэтгэл заслын гайхамшиг болоод коучинг орох юм. Харин дараагийн 2 дахь үе шатанд хүсвэл соёл вэлнес саунд очиж өөрийнхөө энергийг сэргээх, давсан дээр алхах, алжаалаа тайлах, тэн дээр бүр сонгодог хөгжим төө алжаал тайлах. Тэгээд таны биеийн энерги хаана байдığım бэ гэдэг терапи хийх юм. Хаана алдагдцсан, аль хэсэгт нөхөх юм, хаана энэ энерги хайр эрчим дутагдчихад байгаа гэдгийг арт терапи онцлогоор гаргаж ирээд тэгээд тэр саунда энерги нөхөд алжаалаа тайлаад тархи амраах юм. Тийм бүрэн зохис комплекс үйлчлэл үзүүлэх гэдэг байна. Тэгэхээр эхнийх нь бол сэтгэлийн шархаа суллаад ингээд биений хөнгөрөөд ирсний дараагаар бүр эрчимтэй орой мэнд бүр эрчимтэй ойрдоо нөгөө Мартин 8 манд өгчийн бас саунд ороод өөртөөхөө тэнд танхимд нь арт терапийн гайхамшиг үзүүлээд ингээ хослуулж явъя гэж бодсон. Эмэгтэйчүүд бид нар чи өөртөө цаг гаргадаггүй, зав гаргадаггүй энэ алжаал тайлах хизээ баг саунд орлоо доо гэж бодож байгаа хүмүүс ч бас байгаа бах. Тэгэхээр тэнд соёл вэлнест нэг танхим гаргаад хэдүүлээ тэнд арт терапинд дахиад нэг дараагийн үе шатыг мэдээд орой мэнд сэлмэгчээ
мэдрээд биеийнхээ алжаалыг тайлаад тэр давсан дээр яваад хаван байгаа бол хавангаа буулгаад тархитлогоо ядарсан бол ядраад энэ ажил бодоод мөнгө бодоод зээл бодоод нөхөр бодоод хэрүүл оцраагаад нэр тархитлогоо амархаа байцсан хүмүүс маш их байдгийн мэлээ. Тэгээд сүүлийн арт терапид ивентэд орсон хүмүүс маань хүүг ойр хэдэн жил тарих ингэж амарсангүй, сэтгэл ингэж хөнгөрсөнгүй, ийм их буглаатай явсан гэж юу гэд амаараа уучлалтгууд амаараа би тайтгарсан гэж яриад байгаа боловч сэтгэл дотор ямар их урагдсан байдгийн бэ гэдгийг өөртөө яг үйлдэл болгоод мэдрээд хөнгөрөөд явцгаасаа. Тэгээд тийм хагас бүтэн сайд орохоор болсон. Тэгээд өөр хүүхдүүдтэйгээ ирж болохоор болсон шүү. Яа тэгвэл хоёр танхимаар орж байгаа учраас энэ удаагийн хоёр танхимаар орж байгаа учраас хүүхдүүд ээжүүд энэ хүүхдүүдтэйгээ ирэх сонирхолтой байдаг юм билээ. Яа тэгвэл нөө хүүхдийн терапи хийлгэчихээр ээжтэйгээ уламжлал болохоор олж байгаа шүү. Орой мэнд уламжлал болохоор олж байгаа. Яа тэгвэл бүсгүүчүүд бид нар чинь тэр саунд орж иж бас алжаал тайлаад нэг юм тайлгарлыг авдаг дээр яг терапи яг гой хослоод байгаа байхгүй. Яг бол бид нар сэтгэлээ сулж гин хамаг юм гаргаж гин гэд уйлаад хамгийн сансарт Нисора таврын 705 тоот сансарт Нисора таврын постэр оруулахад тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл болоод харч болно. Бас сансарт дахиад 2 дахь офис байгаа. Тэгээд 2 офис дээр зэрэг явъя гэж бодож байгаа. Тэгээд хоёулаа арт терапитэй коучингтэй. Тэгээд өдийн хөнгөн зурштайгаар явна. Тэгээд нэг юм нэг юм аль бие осны биш, бараг л аль бие осны биш, яг нэг найзууд ярилцж байгаа юм шиг. Тэгээд тэндээс хүмүүс юг олж авчихсан бэ гэхээр хөөе би ганцаараа дэлхийн төв гэж бодоодсэн байна. Би ганцаараа өөрийгөө зовж байгаа гэж бодоодсэн байна. Гэтэл эмэгтэйчүүдэд ямар олон бэрхшээлүүд байдаг юм бэ? Миний бэрхшээл хажууд нь гайгүй байна гэдэг тийм хүчтэй сэтлийг авч ирсэн. Дээрээс нь маш гоё тархины блокууд нь тайлагдчихсан. Тархины блокууд тайлагдана гэдэг нь харах үнцэг нь 720 градус зэрэгжижсэн. Тэр өөрчлөхгүй ийм байд юм уу? Би хаана явсан бэ? Дараагийнхт нь заавал орно гэдэг. Тэгээд хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй өрхөмсөн. Ээжүүд нэг өрөөнд тусдаа ээжүүдийнхээ хажууд хүүхдүүд юм ярихгүй учраас хүүхдүүд бол нээлттэй ирүүлээж аваад багшаа дараагийн сургалт хизээ юм бэ гэж асуугаад бүр ингэж та одоо дахиад арт терапи явах уу? Бид нар судалмаар байна. Мэдрэмжээ хуваалцмаар байна. Аав ээжтэй ярьж чаддгүй зүйлээ гаргамаар байна. Яагаад гэвэл ээж аав маань өөртөө сэтгэлийн гэмтэлтэй болохоор өөртөө гэмтээс нь анзаардгүй. Тэгээ хүүхдүүд ингээ артаар юм хийхээр хүүхдүүдийнх нь гэмтэл нь гониг нь сөрөг мэдрэмжээ үгээр илэрхийлж чадахгүй, өөрийгөө өмөрч чадахгүй зүйлүүдээ артаар гаргаад байгаа байхгүй. Урлагаар ингээ гаргаж ирээд. Тэг ямар гайхамшигтай бэ? Энэ хүүхдүүд биднээс илүү ямар их гайхалтай нөөц боломжтой байна гэдгийг тэндээс олж харж исэн. Тэгээ дээрэс нь хүүхдтэй чинь хамгийн том хөрөнгө оруулалт. Магадгүй бид нарын хүүхдүүдэд санаатай болон санамсаргүйгээр гэмтээчээд тэрийг анзаардаггүй бол яг энэ үед л эртхэн дээр нь хүүхдтэйгээ сэтгэл зүй эмчилж чадах юм бол бид нар илүү хөнгөн хүнийг бэлдэнэ, илүү хөнгөн амьдарч чаддаг, илүү амжилттай, илүү аз жаргалтай хүүхдийг бүтээх гээд байна л та. Тэгэхгүй ээжүүд бид нар өөртөө гэмтсэнийг анзаарахгүй. Тэнд өөрийгөө сэтгэл зүйд ирүүл гэдэг хүмүүсээс ирээд би мундаг гэсэн хүмүүс ирчээд яг бодит байдалтай би юм биш юм биш гэдгийг ойлгосон хүмүүс бас байна. Бид нар хүн хэлхээснээс цаас чичгээснээс гэж яг өөрийнхөө алдааг юусоо олж хардггүй, өөрийнхөө гэмтлийг олж хардггүй, би болоод л юм гэд нөгөө олж авсан итгэл өмчлүүд нь зөв буруу гэж мэддэггүй. Тийм зүйлүүд байдаг. Өөрийгөө мундаг гэж бодоод идэг, эсвэл өөрийгөө мяа гэж бодоод идэг. Энэ бүх зүйлүүд маань хаанаас үүсэлтэй юм бэ? Багад байхад биднийг өөртөө итгэлтэй хүн болгож өсгсөн үү? Эсвэл харин өөрийгөө буруу шаадаг хүн болгож өсгсөн үү гэдэг бүх зүйл хамаарат байна. Тэгэхээр бид бүхэн багада хэр зэрэг гэмтэл авсан бол гэж та өөрөөсөө асууад үзээрэй. Яг яг энэ хүсээгүй зүйлээ төвчж өнгөрөөжсэн зүйл байна уу? Хүчрхийлэлд өртөжсэн зүйл байна уу? Цаашлал өөрөөсөө урвсан зүйл байна уу? Цаашлал ингээд хин нэг найзууд ичгэвтер болж исэн өдрүүд байна уу? Хин нэгэнд гомдол тээжсэн үе байна уу? Ялангуяа бүсгүүчүүд бид нар ингээд багадаа гой хайрын донд өссөн ч гэсэн нөхөр дээр ирээд ямар их гомдлыг тээдэг юм бэ те? Ялангуяа ингээд нөхөр маань тэгж гомдоогоод төрсний дараа жирэмсэн байхад ингээд гомдоогоод яагаад араар тавиад ингээд гэд зөндөө гомдлуудаа тээгээд тэр гомдол нь нөхөртөө гомцсон гомдол нь өөрт нь гай олж байгааг ерөөсөө бид нар мэддэггүй, хүнд байгааг ч мэддэггүй, сэтгэлээ ингээд тархиа гацаагаад байгаагаа ч мэддэггүй, сэтгэлээ өвтгöd байгаагаа ч мэддэггүй. Энэ гомдол зүгээр арилжт юм аа, нэг үлээд арилжт юм гэж боддог. Гэтэл энэ чинь зориултын техникээр нь сулладаг. Зориултын аргууд нь байна. Дээрэс нь уур амьсгал гэж нэг зүйл байна. Мэдрэмж гэдэг зүйл байна. Мэдрэмж гэдэг зүйлийг хүчтэй болгож бид нар мэдрэмжээ мартцсан байдаг учраас буцаас сэргээдэг тийм үйл ажиллагаанд орох юм аа. Тэгэхээр би юу хүсэж байна гэдэг өөрөөсөө асууад үзээрэй. Би яг өнгөрсөн яг мэдрэмжээ сэргээгээр хотод байдаг бүр гоё газруудаар явж үзлээ л дээ. Одоо ингээл хоолноос хүртэл амтыг мэдрэхээ байцсан. Гацаад байна уу? Энд одоо манайх лагерт идэх болохоор гацаад ээж маадгүй шүү. Одоо лайв болгон дээр ингэ. Уул нь аваал гайгүй байдэ хаяада.
Гацаад байгаа болохоор хүн багасаад байгаа юм те. За тэгэхээр энэ хагас бүтэн сайнд болох ивенттэй урьж байна. Тэгэхээр тэнд юу болох вэ гэхээр сэтгэл засвал, тэгээ коучинг, тэгээд хоёрдугаар үйл ажиллагаа саунд очоод энерги сэргээгээд миний биений аль хэсгийн энерги уналттай байна, аль хэсэг ирүүл байна, аль хэсэг нь болоод байна гэдгийг мэддэг тийм арт терапи хийгээд өөрийнхөө мэдрэмжийг асаагаад алжаалаа тайлаад өөрийгөө нэг хөнгөлөөд аваарэ. Тэгээд энэ хоёр үр шаттай дэлгэрэнгүй постерыг мэдээллийг оруулах болно. Тэгээ хүрээд ирээрээ. Өнгөрсөн ивентэд оролцсон бүх сайхан бүсгүйчүүд маань дараа эзээ болохоо гэж асуусан. Энэ уламжлал болоод хагас бүтэн болгоо явахаар болсон шүү. Тэгээд дараа нь дахиад 3 сарын 8-нд гайхалтай бас ивентийн төлөвлөгөө байна. Тэгээд энэний хараас явсан байна. Тэгэхээр ямар ч байсан энэ хагас бүтэн сайнд та нар маань хүрээд ирээрээ. Тэгээд нэг гайхамшиг үргэлжлэсээр гэдэг лөө. Тэгэхээр та өөрийнхөө сэтгэл зүг ангааж өөрийгөө хөнгөн болгож иж амжилт аз жаргалыг ярина. Сэтгэлийн гэмтэлтэй үедээ энэ бүхнийг яриад хэрэггүй. Юу ч эхлээд хэрэггүй юу. Сэтгэлийн гэмтэлтэй үедээ хийсэн бүх зүйлүүд нуруу ундаг учраас эхлэхээс өмнө өөрийгөө эмчлээд эхлээд хүн болчоод дараа нь мөнгөтэй олъё гэдэг дээр очих юм бол илүү хамгийн ухаалаг шийдэл авах болно. Тэгээд энэ хөл авъя ингээд өндөрлж байна. Тэгэхээр хайрлагдсан бүсгүй ивентэд та бүхнийг урьж байна. Орой мэнд. За хасаанд болох, бүтэн сайнд болох хоёр ивентэд маань хүрээд ирээрээ, хүүхдэд дагуулад ирээрээ, чадвал нөхрөөч дагуулад ирээрээ. Энэ сэтгэл зүйн шарах гэмтэл гэдэг зүйлүүд хүн бүхэнд байдаг шүү. Тэгэхэд түүнийг суллаад, гэр бүлийн харилцаагаа сайжруулад хайрлагдсан эмэгтэй болоорой. За 10 цагаас эхлээд 13 цаг хүртэл явдаг. Ер нь тэгээд заашаа үргэлжлээд нэг 14 хүртэл бол явцдаг да. Тийм байгаа. Тэгэхээр энэ удаагийн онцлог нь 2 офс дээр хуваагдаж болох учраас зэрэг явах боломжтой болсон. Өмнөх ивент маань болохоор нэг офс дээр ингээд ээлжилж 3 ээлжээр явсан л да. Энэ удаагийн болохоор 2 офс дээр хуваагдаж явж байгаа учраас харьцангуй нэг хүнд гаргах цаг илүү ногдож байгаа. Тэгэхээр ер нь энэ ивент эдэрт ингэчүүл зүгээр юм билээ шүү дээ манайхаа. Ганцаар ирэл зүгээр юм билээ шүү дээ. Хинч таних юм чи юугаач ярьчих болно. Тэгээ тэнд нөгөө гомдлоо тайлах юм зүйл болохоор тэнд бол ганцаар ирэхэд зүгээрээс энэ хайрлагдсан эмэгтэй дээр ч бид нар бага насныхаа шарах гэмтэл рүү очих байхгүй. Тэгэхээр хүмүүс ингээд бага наснда өөрөөсөө нуудаг байсан тэр амар зүйлүүдээ гаргаж ирж ингээд бодоод идэг авч тэргээ ярьж иж техникээр гаргаж иж бид нар салах болохоос биш. За зүгээр болчих гэдэг хэр болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг бид нар хийх гэдэг байгаа маа. Тэгэхээр хагас бүтэнсэд болох ивентэд хүрээдэр хамгийн гоё онцлог нь юу болдог вэ гэхээр зүгээр л яг найзууч гэдэг. Тэнд ямар ч тийм маск байдгүй, ажил хэрэгч мундаг хүн байдгүй. Яг л бүгдээр ижилтгийгш хүн болго ижилх юм биш дээ. Бид болгоно адилхан л зовлон жаргалтай юм биш дээ. Адилхан л эмхтэй хүмүүс юм биш дээ. Адилхан л ухаан суух гал явж л байгаа юм байна. Урагшлах гал явж л байгаа юм байна гэдгээ мэдэж авдаг. Тийм гайхалтай дотн олдог ивент байгаа шүү. Тэгээд сүүлдээ ямар ч маскгүй бүр ингээд игч дүүс шиг болоод дуустдаг байгаа. Тэгээд бүр ингээд тэрвэрлэх гээд ингээд байдаг. Тэр яг тэр уур амьсгалынхаа орчинг бас бүрдүүлнэ. Тэгээд манай шавнар бас ингээд бөөндөө туслаад ингээд дахиад явна. Тэгээд хүрээд ирээрээ. Тэгэхээр энэ лайв ингээ өндөрлөө. Нэг өдрийг өөртөө зориулаарай. Нэг өдрийг өөртөө амраагаарай. Бид нэр ингэж боддог. Баян итгэвтэй, баян ажилтай байгаад супер амжилт гаргаж бодоод байдаг. Гэтэл эсэргээрээ өөрийгөө сулж чаддаг амжилтанд хүрдэг шүү. Орой мэн чамнагч өөрийгөө сулж чаддаг, амраач чаддаг, нэг өдөр тархиа амраач чаддаг. Нэг өдөр амарсан тархи нэг сар ажиллана шүү, сайн ажиллана шүү. Харин бид нэр эсрэгээр яадаг тархиа бүр тамалдаг те. Орой өдрөгөө бодоод, өдөр шөнөгөө бодоод, өглөөнөөс орой хүртэл итгэвтэй байгаа л. Гэтэл бидний тархины тохиргоо бүтээл сэтгэлгээ нэгддэг хэсэг чинь яг ингээд юу ч бодохгүй зүгээр л өөрийгөө сул тавих үед бидний урд нь төсөөлж харж байгаагүй зүйлүүд толхинд орж ирэх боломжийг олж харах энэ бүхэн чинь нээгддэг юм аа. Тэгэхээр алжаалаа тайлаад өөрийгөө эрхлүүлээд өөрийгөө хайрлаад нэг өдөр нөхөр хөд гэрээж бодохгүй нэг сайхан нэг өөртөө нэг 3-5 цагийг зарцуулаад өгөөч гэж уриалмаар байна. Тэгээ хүрээд ирээрээ тэгээ хамтдаа нэг өдөр жаргая. Тэмээ чамнагч. За тэгээд өнөөдөр лайв ингээд өндөрлөө. За өнөөдрийн лайв нь үзсэн та нартай баярлалаа.